Ихэнх амьтад өөрийн нэг зүйлийн амьтадтайгаа эвцэлдэн үр тогтох чадвартай байдаг боловч зохиомлоор аль эсвэл маш ховор тохиолдолд нэгэн төрлийн амьтадтайгаа эвцэлдэн эрлий замтан төрүүлэх байгальд үзэгддэг биологийн үзэгдэл байдаг. Та бүхэндээ товчхон амьтны төрөл болон зүйлийн талаар тайлбарлахад зүйл бол тухайлсан ямар нэгэн амьд биет. Жишээлбэл сааралч нэг зүйл бол түүнтэй төстэй боловч ягч ижил биш, жакал бас нэгэн тустай зүйл болох ба хоёул хамтдаа нэгэн ижил төрөлд багтана. Цаашлаад бүх төрлийн чонноос гадна бүх төрлийн үнгийг багтаа нэг овгтон гих ба уг нийтлэг овгийг нохонхон хэмээдэг. Ирлийцжүүлсэн амьтад их хөвчлэн устж үгүй болдог жамтай. Учир нь тэдний үр тогтох чадвар муу, үр тогтоолооч үр төлн амьдрах чадвар муу байдаг байна. Таны хизээж харж байгаагүй ховор сонин ирлий амьтад дэлхий дээр олон байдаг. Иймээс та бүхэндээ усны амьтдаас эхлээд фермийн амьтад хүртэлх бүх ирлий амьтдаас хамгийн ховор содон сонирхолтой 15 амьтдыг танилцуулж байна. 15. Вольфин. Вольфин нь эмэгчин дэлбийн болон эрэгчин халим хоёрын хоорондоос гардаг маш ховор ирлийзүүдийн нэг юм. Хэдийгээр тэд байгальд зэрлэгээрээ байдаг гэх боловч Хавай дахь Sea Life Park-д гаргаж авсан 2 вольфин л байдаг байна. Анхных нь Кикемалу гэдэг нэртэй ба 1985 оны 5 сарын 15-нд төржээ. Вольфины хэмжээ, өнгө, хэлбэр зэрэг нь эцэг ихэнхээ шинжүүдийн дундаж гэж хэлж болно. Кикемалу нь эм хүйстэй бөгөөд үртгэх чадвартай. Залуутаа үр төлөө өгч байсан юм. Харин үр төлн төрөөд хэдхэн хоноод өгчээ. 1991 онд Кикемалу дахин төрж Покекелохо хэмээх эм төлөгчээ. 2 жилийн турш зулцгаа асарч тойлж тэр нь 9 нас хүрээд нас барсан байна. Мөн нутгийн ардууд далайд загсжилж авахдаа вольфинтэй таарах тохиолдол байдаг бөгөөд түүнийг саарл мангас хэмээн нэрлэдэг юм. 14. Жаглайон. Жаглайон буюу толботой арслан эрэгчин ирвэс болоод эмэгчин арслан хоёрын хамтын бүтээл юм. Энэ амьтны толгой нь арслангийнхтай төстэй бол бие нь ирвэсийнхтэй илүү төстэй байна. Хамгийн анх тэмдэглэгдсэн Жаглайон нь 1910 онд энэтхэгд бүртгэгдсэн байна. Жаглайон нь жирийн ирвэснээс том биетэй бөгөөд арслан ирвэсний онцлог шинжүүдийг агуулсан байдаг ба жишээлбэл ирвэс шиг авирчдүүлэхтэй сайн бөгөөд арслан шиг сүргээрээ амьдрах хандлагатай байдаг гин. 13. Зонки. Алагтах болон илжигнээс төрсэн ирлийзийг зонки, зенкис, зебрасис эсвэл здонкс гэх мэтээр нэрлэдэг. Тах морь илжиг зэрэг нь морины төрлийн амьтад тул хоорондоо эвцэлд орж үр төл төрүүлэх нь тэмж гайхмар зүйл биш юм. Харин эдгээр ирлийзүүд бүгд цааш үржих чадваргүй төрдөг байна. Африкийн зарим бүс нутагт илжиг амьдардаг газруудад зонки төрөх нь ховор тохиолдол биш юм. Тэд ихэвчлэн илжиг шиг биетэй төрдөгч харагдах байдал нь тах шиг алаг байдаг гэнэ. Харин сүүлийн хэдэн жилүүдэд амьтны хүрээлэнд үзэгч жуулчдыг сонирхлыг татах зорилгоор зариудаар илжиг болон алаг тахийг хэлтүүлэх туршилтууд олон хийгдэж байгаа билээ. Тэдгээр зонкинуудад илжигний тэсвэр хатуужил болон тахны хурдан шалзамгай хөдөлгөөн хүч чадал нь аль аль нь байдаг. 12. Чито. Чито гэдэг нь муурыг Африкийн сэрвалтай нийлэгт оруулан гаргаж авсан муур юм. Энэ амьтан дунд зэрэг биетэй, том чихтэй ба ийм төрлийн амьтдыг 20 дугаар зууны сүүлээр гаргаж авчээ. 2001 онд олон улсын муурын холбоо энэ үйлдвэрийг алтан ёсоор бүртгэж авсан байна. Чито буюу гэрийн зэрлэг муур нь хүнтэй их нийцэмтгий. Эзэндээ үнэж байдлаараа нохоноос ч дутахгүй. Ийм төрлийн муурыг хөтөж болгох, эзнийхээ гээсэн юмыг олуулах зэрэгт нэм тохиромжтой гин. 11. Чон нохой. Чон нохойны үйлдэлийг урдаас таах боломжгүй байдаг гин. Зодонч нохтыг чонтой ирлийзжүүлсэн нь жинхэнэ аимшигын амьтан болгон хувиргажээ. Ихэнхдээ чоныг гадаад байдлаар нь төстэй амьтадтай ирлийзжүүлдэг. Жишээ нь Германчорк, Сибирийн хаски, лайк, Аляскийн малмото гэх мэт. 1998 оны байдлаар Америк нэгдсэн улсын нутагт 300,000 орчим чон нохой байсан гэж бүртгэгджээ. Америкийн мал эмнэлгийн холбоо гоё чамин үйлдвэрийн амьтад гаргаж авахдаа хөтлөгдсөн хүмүүсийг нохойг чонтой ирлийзжүүлэхгүй байхыг уриалсаар байна. Ийм аргаар гаргаж авсан амьтад маш хэрцгий байдаг.
Сүргэлсэн чон нохой нь хүмүүс рүү дарихаас ч буцдаггүйгээрээ аюултай байна. 10. Мулард. Мулард нугас гэдэг нь энгийн гэрийн тэжүүр нугас болон Московын нугасны ирлиз нугас юм. Уг хоёр нугас нь байгаль дээр хээлтэж ирлиз нугас төрүүлэх нь маш ховор байдагч 1960-аад оноос хойш зохиомл хэлтүүлгээр Мулард нугас гаргаж авах нь ихсээд байгаа билээ. Учир нь дэлхийд дахинд жилдээ нийт 3 тэрбум нугасыг хэрэглээний махны зорилгоор нь ядалдаг байна. Харин уг Мулард нугас нь энгийн гэрийн нугасыг бодвол бие томтой мөн зэрлэг нугасыг бодвол зөөлөн махтай байдаг байна. Одоогийн байдлаар Франц улс Мулардын фермерээр тэргүүлдэгч дэлхийд дахинд Европын орнууд, Америк нэгдсэн улсаас гадна зүүн өмнөд Аз даяар эрчимтэй хөгжиж буй фермерийн салбар болоод байгаа билээ. 9. Лайгер. Лайгер буюу монголоор барслан нь арслангуудын адил сэлэх дуртай бөгөөд барууд шиг бусадтайгаа харьцаа сайтай. Барслан нь хүнээс хамааралтай амьдардаг ба учир нь барслангийн нийлүүлэг нь байгальд биш амьтны хүрээлэн лабораторид хүний оролцоотойгоор явагддаг байна. Харин барслангийн эм нь муурын төрлийн бусад ирлизнүүдээс ялгаатай нь үр төлө өгдөгт оршино. Барслангийн биеийн урт 4 метрээс илүү гарах ч удаатай. Жин нь 300 кг-аас ч дээш давдаг. Энэ нь муурын төрлийн хамгийн том 2 амьтнаас хоёулангаас нь ч давсан том хэмжээ юм. 8. Зүү буюу хайнаг. Хайнаг бол үхэр сарлагын ирлиз амьтан юм. Монгол, Төвд, Балбад элбэг тааралдана. Хайнаг нь хүйтэнсэрэн уур амьсгалтай газар амьдардаг ба үхэр сарлагнаас том биетэй, хүчтэй байдаг бөгөөд сүү махныгаас элбэгтэй. Монголын бух сарлагын үнэнээс гарсан хайнагийг наран хайнаг, сарлагын бух Монголын үнэнээс гарсан хайнагийг саран хайнаг гэж нэрлэдэг. Эр хайнагууд нь цааш үржих боломжгүй байдагч хайнагийн үнэнүүд харин үржих чадвартай байдаг байна. Хайнагийн үнийг сарлагтай ирлийзжүүлбэл ортон, дараах үеийг нь усан гүзээ, удах үеийг нь усан палайн гэж нэрлэдэг гэн. 7. Йофон. Өмнө танилцуулсан Жаглайонтэй төстэй боловч ялгаа нь толгой наслантай төстэй биш эсэргээр ирвэстэй төстэй байдаг байна. Мөн толбо нь хальт харахад ирвэсийн их мэт боловч их бие хэсгээрээ толбо нь ирвэсийн толбоноос ойрхон арслангийн бүдгэрсэн толб мэт анзаарагддаг. Арслангийн толб гэхээр гайхаж магадгүй. Гэхдээ арслан өөрөө толб үүсгэх ген агуулсан байдаг ба насан туршаагүй арслан гүйгүүд бүдэг толбтой байдаг. Сүүлэн дээрээсээ харагдах байдал нь арслангийнх шиг боловч доороосоо судалтай мөн хар үзүүртэй байдаг байна. Байгаль дээр Леофон огт тааралдаггүй бөгөөд зөвхөн зохиомл хэлтүүлгээр гарган авдаг. Эр Леофон нь 20 см урт сэрэг дэлтэй байдаг байна. 6. Гиф. Ямаа болон хонь нь бараг бүхий л газар хамт байдаг боловч энэхүү төрлийн ирлиз нь байгальд маш ховор тохиолддог төрөл юм. Зохиомлоор ямаа хоньны үр хөврлөөр гарган авсан гифүүдийн амьдрах чадвар нь маш сул байдаг нь тэдний хоромсоомын тооноос хамаардаг гэн. Тийм учраас лабораторийн түвшинд гаргаж авсан гифүүд ч хүнээс ихээхэн хамааралтайгаар амьдрах чадвартай болдог. Гисэн хэдий ч өмнөх зуунуудын олон түүх сурвалжид энэхүү маш ховор төрлийн ирлиз амьтад амьд үлдэн амьдрч чадсан нь бичигдэн үлдсэн байдаг нь гайхалтай юм. 5. Кама. Кама нь нэг бүгд тэмээ болон ламгөрөөсний хооронд зохиомл үр суулгалт явуулсны үр дүнд дэх ирлиз юм. Энэ нийлүүлгийг тэмээ шиг биетэй, хүчтэй, мөн ламгөрөөс шиг байгальдаа дасан цогцох чадвартай амьтан бүтээх зорилгоор мөн доосны гарц ихтэй амьтан гаргах зорилгоор 1998 оны 1 сард Дубайд хийсэн байна. Нэг бүгд тэмээ нь ламгөрөөснөөс 6 дахин хүнд жинтэй бөгөөд ийм учраас энгийн аргаар хэлтүүлгийг хийх боломжгүй байсан ба харин эр ламгөрөөс эм тэмээтэй нийлээд үр тогтох боломжгүй гэдэг нь тогтоогджээ. Кама анх жирийн ламгөрөөсний туглаас жижиг, тэмээ шиг жижиг чих урт сүлтэй төржээ. Анхны Камагийн хувьд бүх зүйл сайхан байсангүй. Номой, залхуу, амьдралын идэвхгүй байсан ба эрдэмтэд одоо хүртэл туршид судалгаагаа хийсээр байгаа гэн. 4. Нарлуга. Яг одоогийн байдлаар яг хэдэн төрлийн ямар ирлиз амьтад далайд байгаа нь бүрэн судлагдаагүй байгаа юм. Дэлхийд мэдэгдсэн 70 ирлиз амьтдын нэг нь Нарлуга юм. Нарлуга гэдэг нь
Нарвол буюу хамран дээр жадтай халим болон халимны ирлиз юм. Уг хоёр халим нь хоёулаа нэг төрлийн амьтад учир эвцэлд орж ирлиз үйлдвэрлэл гаргах нь гайхах зүйл биш. Анх 1990 онд Гренландаас Нардугагийн гавлын ялсыг олсон ба эрдэмтэд шинтүр зүйлийн халим хэмээн үзэж 30 гаруй жилийн судалгаа хийсний дараа генетикийн судалгаанд үндэслэн ирлиз халим буюу Нарлуга хэмээн үзжээ. Нарлуга нь анх хизээ үүссэн, хизээнээс ийм төрлийн ирлиз амьтан төрдөг болсноо тодорхойгүй ч маш цөөхөн тохиолддог байсан ба сүүлийн хэдэн жилд зүүн хойд Атлантагийн далайд илүү олноор анзаарагдах болсныг олон эрдэмтэд цаг уурын өөрчлөлттэй холбоотой хэмээн үзэж байна. 3. Зубруу 1847 онд анх үхэр болон бизон үхрийн ирлизийг таргаж авч зуброн хэмээн нэрлэжээ. Зуброны үндсэн төрх нь бизон үхэртэй илүү төстэй ба үхрнээс илүү чийрэг, дасан цогцох чадвар сайтай, мөн сүү махны хэмжээгээрээ илүү байдаг байна. Нас бий хүрсэн зуброн нь 1200 кг хүртэл жинтэй байдаг байсан ба 1980-ад оноос хойш үржих чадваргүй улмаас тоо толгой нь эрс багассаар одоо дэлхий дээр үржих генгүй 4 сүрэг зуброл үлдсэн гэх тоо судалгаа байдаг. 2. Тайгон. Тайгон нь лагераас ялгаатай нь эргчин бар, эмгэгчин арслангаас төрсэн ирлизийг тайгон гэдэг байна. Лагераас хэмжээгээр жижиг байдаг ба арслан болон барны хэмжээнээс ч томордоггүй. Гэхдээ бас хэд жижиг байдаггүй. Лайгер нь дунджаар 320 кг жинтэй байдаг бол тайгон нь 180 кг жинтэй байна. 1943 онд Мюнхний амьтны хүрээлэнд байсан тайгоноос үр төл гарсан бөгөөд үржих чадвартай байдаг гэдгийг нотолсон ч түүнээс гадна дахин 2 дахь үеийн ирлиз буюу хурлиз тайгон төрөөгүй байна. 1. Grizzly bear. Уг баавгай нь Аляскийн баавгай буюу саарал баавгай болон туйлын цагаан баавгайтай нийлэгт орж ийм төрөл зүйл бий болгожээ. 2006 онд анчид Канадын хойд туйлын баруун хойд хэсэгт оршдог Bensck Island арлын Sax Harbor гэдэг гэртэй газар нэгэн сонин төрлийн баавгайг буудаж дараа нь түүнд ДНК-гийн шинжилгээ хийж үзэхэд ирлиз болгон тогтоогджээ. Гэвч тэрнээс өмнө 1964 онд мөн ийм баавгай харагдаж байсан баримт байдаг байна. Уг хоёр баавгай хоорондоо хол зайтай амьдардаг мөртлөө ийм ирлиз баавгайнууд төрж байгаагийн шалтгаан нь эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар туйлын мэс хайлж их газар руу төрж байгаатай холбоотой гэнэ. Та бүхэндээ дэлхийд ирэх хамгийн сонирхолтой 15 ирлиз амьтдыг танилцууллаа. Баярлалаа. Та бүхэнд таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй.